За эсрэгчлийг бол англи хэлэнд 25 янзаар нийгмийн үйлдвэрлэлд илэрхийлдэг гэж ярьж ирсэн. За тэгэхээр одоо бат гэдгийг нэг түлхүү хэрэглээд байдаг. Одоо тэрний оронд бол одоо энэ nevertheless, nonetheless мөн одоо энэ however гэсэн энэ холбоосуудыг бол хэрэглээс сурчхад их зүгээр. Энэ холбоосууд болохоор бүгдээрээ цаашаа холбоос буюу угсарсан нийгмийн үйлдвэрийн холбоос учраас урт талд нь заавал цэг таслал, арт талд нь заавал таслал тавьж иж цөм өгүүлбэр дагуул өгүүлбэрээр холбдог байгаа. Тухайлбал одоо I wasn't tired. Би ядраагүй байсан. Nevertheless гэсэн чиглэл болно тэгсэн мөртлөө nonetheless тийм байтлаа эсвэл however гэлээ гэхдээ I went to bed. Би орондоо орцсон. Ингээд орчуулдаг байна шүү. За тэгэхээр одоо she wasn't hungry at all. Тэр огтхон ч үлсээгүй байсан. За бид нар бат гэж хэлж болно. За тэгсэн ч гэсэн одоо яах нь одоо энэ nevertheless гэсэн мөртлөө I ate 2 dishes of spaghetti. Гэсэн мөртлөө би 2 тавг спагетти идсэн гэдэг. Тэгэхээр энэ эсрэгцлийг бол 25 янзаар илэрхийлж болдог учраас аль болох одоо баялаг олон одоо энэ холбоосуудыг ашиглаж илэрхийлэх юм бол одоо бас би танаа хэлийг юм мундаг мэддэг хүн байна гэдэг одоо IELTS-ийн шалгалт, IBT шалгалт өгөхдөө яриан дээрээ бичгэн дээрээ төлхөө оруулж өгөөд одоо нөгөө өндөр оноо авах бас нэг үү таалгад нэгднэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Jack wasn't feeling good. Jack-ийн бие сайнгүй байлаа. Nevertheless гэсэн мөртлөө nonetheless тийм байтлаа he went fishing. Тэр загсанд явцсан гэдэг. Энийг бол бид нар зүгээр ингээ өгүүлбэрт батаар холбож болно шүү дээ. Гэхдээ гэд Erden was really disappointed and hurt. Эрдэнэгийн урам хугарч үнэхээр их гомдсон байлаа. Nonetheless тийм байтлаа. However гэлээ гэхдээ эсвэл яах нь nevertheless гэж байгаа тийм ээ. Тэгсэн мөртлөө he smiled and pretended to be having a good time. Тэгсэн мөртлөө одоо цагийг сайхан өнгөрөөж байгаа мэт дүр эсгэж тэгээд бас инээмсэглсэн гэдэг. Pretend гэдэг маань болохоор дүр эсгэх мөн үү маяг үзүүлэх гэсэн юм утгатай байдаг. За энэ бүх холбоосуудыг бол бид нар одоо энэ англи хэлний 1400 номон дээр тулгуурлаж одоо боловсруулсан хөтөлбөрөөр явуулж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа байх. За энэ номыг авахыг хүсэх юм бол та бүхэн 98 тэг 77 тэг 77 гэдэг утсан тандараа манай менежер бол хүргээд өгчдөг байгаа шүү. За дахиад нэг жишээ авъя бүгдээрээ. He has lived in the village for over 10 years. Тэр 10 гаруй жилийн турш одоо энэ босгонд амьдарч хаад байгаа юм та. Nevertheless тэгсэн мөртлөө local residents still consider him as an outsider гэж. За тэр орон нутгийн оршин суугчид одоо хүртэл төвний гадны хүн хэмээн одоо үдсээр байдгаа, тооцоор байдгаа гэж. Attending taught teachers foreign English course gave me a lot about English grammar. За цаа багшийн одоо англи хэлний дамжаанд хамрагдсан нь надад англи хэлний талаар одоо өчнөө зүйлийг өглөө. Nevertheless тэгсэн мөртлөө тийм байтлаа nonetheless I need to learn more. Надад өшөө их олон зүйл сурах хэрэгцээ байна. Гэх мэтлэнгээр яах нь өгүүлбэрээ зохиолж болох нь шүү. Dorj is an honest politician. Dorj бол одоо шудраг ус дөрч. Nevertheless тэгсэн ч гэсэн I would never vote for him. Би бол түүний төлөө огтхон ч хизээч саналаа өгөхгүй болов гэх мэтээр эргэлнэ.